ингээл бусад орнууд ингээл одоо нэг юу гэдэг нэг 100 км цагийн хурдтай яваад хахад манай Монгол бол нэг Москвичний хурдаар яваад байгаа юм да одоо нэг тиймэрхүү бос нь бол ингээл хурдан галт тэрэгнүүд дахиад байгаа байхгүй. Тэгэхээр нэг Батэрдэн аврах чи одоо тэгээд тийм хурдтай л бид нарыг явуулж штэ тий. Тэгэхээр тийм нэг мэдээлэл ерөөсөө анализ хийж чадахгүй л тэгэл Батэрдэн авраг дахиад сонгочоод тэгэл дараа жил нь одоо хурдан галт тэрэгнд цугаал зүтгэхэд нөгөө мөн хөргөмийн үхэр тэрэгэн дээр л үцэлсэл байна. Монгол бол харьцангуй одоо жишээ нь хөгжиж байгаа улс тийм үү? Зах зээлийн нийгэмд ороод 30 жил болж байгаа. Одоо ч Америкч гэдэг юм уу олон жил зах зээлийн нийгмээр явцсан хүмүүс нь бол мэдээлэл ихтэй яаж сонголтоо хийх вэ гэдгийг мэдчихэж штэ. Тийм учраас тэднээс сонголт хийхэд бол их амархан байх шиг байна. Биднээсээ хувьд аваад үзэхээр зэрэг мэдлэг хомс байсан тэр нь их нөлөөлөд тэгээд сонголтоо бас хитрхи одоо сэтгэлээрээ хийгээд бодиттой биш хийгээд ингээд алдах тохиолдлууд их гараад байгаа шүү. Зүгээр яг одоо ингээд залуу үеийг харах юм бол илүү тийм одоо жишээ прагматик те бас ирээдүйг харсан ийм одоо сонголтууд хийх хандлага бол гэхдээ тэр залуучууд чинь сонгол өгөх байгаа юм шүү. Харин тэр чинь том асуудал. Харин нэг одоо өнгөрсөн хэдэн оны дата 20 оны дата юу 18-19 насных нь бүр тал хувийн хүрэх байгаа байхгүй сонгол өгч байгаа хүмүүсийнх нь.